За сайн байцгаана уу? Бид хоёрын бичлэгийг үзэж байгаа хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. За энэ бичлэгээр болохоор бид хоёр Австрали болон Ирландд очиж байгаа хүмүүсийн хамгийн гол айдаг айдсын талаар ярив. Тэгээд тэр айдсыг нь бол яаж хөнгөлөх арга замын замын зааж өгөх байдлаар явнаа гэж бодож байна. За ер нь чи яаж хамгийн анх Австралид очичоод байранда орж исэн бэ? Байраа өөрөө олсон уу? Эсвэл хүнээр олуулсан уу? За би болохоор Австрали руу ирэхээс өмнө байраа олцоод ирж байсан. Ерөнхийдөө бол оюутнууд одоо ирэх гэж байгаа хүмүүстэй зөвлөхөд ирээд байрлах байраа хамгийн түрүүнд олох хэрэгтэй. Бас тийм нөгөө байраа олохгүйгээр ирж исэн хүмүүстэй таарч исэн л да. Онгоцны буудлын дээр буучаад одоо Airbnb ч юм уу буудал хайх юм айгүй үнэтэй байдаг. Яа тэгэхээр нөгөө цагт толтсон учраас тийм болохоор айд сарын өмнө ирэхээс өмнө ч юм уу ядаж 14 хоног монголчуудтайгаар байр шеэрлэх гэж байгаа бол одоо нөгөө монголчуудын зарын групп руу ороод байраа эсвэл гадаад хүмүүстэй шеэрлэх гэж байгаа бол гадаад хүмүүсийн байрны зардлага орж олох. Гэхдээ гадаад хүмүүсээс байраа түрээслэхээр одоо нөгөө скамууд их байдаг. Худлаа гэсэн үг шүү дээ. Таны хувьд яадгүй эренгүүтээ одоо байр олдчихдгүй яадаг вэ? За ер нь бас л яг цагийн тулгаж ерөөсө болохгүй. Яг чиний хэлж байгаатай адилхан. Тэгэхээр ерөөсө ирж байгаа оюутнуудыг бол урьдчилаад ингээд байраа олоо. Одоо жишээлбэл энд байгаа Ирландын монголчуудын групп гээд хит хитэн групп байдаг Facebook. Тэгэхээр тийшээ ингээд ирэхээс нь виза авлаа л гингүүт нь тийшээ ингээд нэмэд өгчдөг. Тэгэхээр тийшээ ингээд ороод тэгээд тэр дундаасаа байр болоход бол илүү амар үжид. Яг хуу зарим хүмүүс болохоор оюутны дотор байранд бас 7 юм уу 2-7 хоногор байрлаад тэгээд тэнд байж байгаа хугацаанд өөрөө гадуур зар харж яваад байраа олдог. Тэгээд бас яг ирэхээс өмнө шууд гадаадуудын зараас байр олно гэдэг бол бас худлаа. Тэр яадгүй гэхээр гадаад хүмүүс ирнэ л яг хамт амьдарч байгаа хүний уулзаж үзнэ, харна гэдэг шүү дээ. Тэгээд дээрэс нь депозитоо төрүүлж төлөө үнэхээр орох гэж байгаа бол гэдэг. Тэгэхээр одоо бүр ингээд огт танихгүй мэдгүй газар очих чийж огт танихгүй хүнд ингээ мөнгө өгнө гэж бодохоор тэр болгоос хотлоо болчихж байгаа. Тэгэхээр Австралид болохоор Австралид байгаа монголчуудын групп гээд бас team групп байгаа юу? Бага зөндөө олон групп байгаа. Тэгэнгүүтээ тэр группүүд рүү орчих юм бол нөгөө чатууд байдаг, байрны чат, зарын чат гэдэг юм уу тий. Тэрлүү нь орох юм бол угаасаа боломжтой байрнууд нь байж байгаа. Тэгээ байрлалаас хамаарат үнэ өөр байгаа. Тэгээд гол нь одоо танад бол яг ингээ хэлний бэлтгэл нь ч гэсэн хамаагүй доромтой байж байна. Энд бол хэлний бэлтгэл юм уу коллежуудад бол тийм оюутны дотор байр гэсэн юм бол байхгүй. Их сургуулиуд бол дотор байртай байдаг. Тэр нь бол тэр одоц жоохон хэцүү хүлээлэг удаантай байдаг гэсэн. Тэгээд дээрэс нь одоо үнийн хувьд гэх юм бол бас яг хүмүүстэй байр шеэрлж амьдрахаас илүү одоо байр хуваалцаж нэг өрөөндөөс илүү үнэтэй гэсэн үг. Тийм. Тэгээд ерөнхийдөө том их сургуулиуд л оюутны байртай байна уу гэхээс коллеж болон хэлний бэлтгэл дотор хайр гэж байхгүй. Хэрвээ одоо нөгөө тэн төгөөр гадаадтай хамт байраа түрээслээд байр шеэрлж амьдрмаар гэх юм бол эхлээд ирчээд одоо эхний ээлжинд ямар ч байсан одоо монголчуудаас шеэрлэж чамаагүй нэг төр зур байжгаад тэгээд дараа нь өөрөө одоо нөгөө хаашаа нөмөрөө байрлал нь хаана байвал надад илүү тохиромжтой байна гэдгийг харж агаад бас нүүж болно шүү дээ дахиад. Яг тэгэхээр дөнгөж ирсэн хүн чинь айгүй ачаа багтаа байдаг. Тэгээд өөрөө нөгөө газартайгаа танилцаагүй байгаа учраас яг хаана байвал зүгээр вэ гэдгээ бас мэддгүү те. Манай монголчууд маань бол нэг 2-3 газар их болноор амьдардаг. Тэр хаваарууд бас байр одоо цайтай манай монголчууд ч бас нөгөө нийтийн тээвэр тэгээ бас байрны одоо нөгөө тажгүй шинэвтер байрнууд ч юм уу тиймэрхүү газар амьдардаг. Австралийн одоо хотын төвд байрлаж байгаа одоо за яг энэ
гэж хэлэхэд Австралийн хотын төв юм байна гэж ойлгогдох тийм одоо iconic газрууд юу вэ? Town Hall Station байна те. Тэгээд Queen Victoria Building байна. За тэгээд Circular Quay байна, Opera House те. Тэр хавар бол одоо нөгөө Central-аас Circular Quay хүртэл ер нь хотын төв. Дахиад Bridges цаашаа North Sydney, Milton's Point гэдэг байгаа. Бид нэр бас хотын төв рүү айгүй ойрхон. Ямар тэр хавийг бол хотын төв гэж хэлдэг юм байна. Одоо хэдэн airport үү? Одоохондоо бол International Airport нэг л airport байгаа. Тэгвэл airport-оос тэр хотын төв рүү явхаар одоо автобусаар ямар номерын автобусанд суух уу? Тэгээ таксид бол ямар үнэтэй болох уу? Тэгээ өөр нөгөө трен бас явж байгаа юу? Ер нь бол дөрөв опшн байгаа маань заяа. За нэгт нь зүгээр трендэд явж болно. Хоёр дахь нь автобусанд сууж болно. Гурав дахь нь гадна зогсож байгаа таксинд сууж болно. Дөрөв дахь нь Uber дуудаж болно. Хамгийн хамтхан гэх юм бол мэдээж автобус. Дараагаар нь бол хамгийн одоо нөгөө үнэнч боломжийн тэгээд айгүй тухтай гэх юм бол трен байгаа. Трен яг International Airport дээр байдаг. International Airport-ийн одоо трен гэсэн сумыг дагаал явж байхад трен лүүгээ доошоо бууж ороод тэгээд карта аваад Opus гэдэг карта авдаг. Нийтийн тэрээр зарчих. Тэр карта аваад трэндээ суугаад шууд одоо нөгөө Circular Quay очиж болно. Opera House дээр эсвэл юун дээр очиж болно. Town Hall дээр очиж болно. Эсвэл Central дээр очиж болно. Central-аас дахиад одоо тренээс олж болно. Central-аас одоо олон тат руу одоо ихэнхний зүг рүү явдаг гэсэн үг. Central Station. Тэгэхээр нөгөө нэг англи хэлний ойр зургийн мэдлэгтэй хүн байх юм бол төөрнө гэж санаа зовох нэг хэрэггүй. Яагаад гэвэл одоо нөгөө юугаа харж агаад Google Map-ыг харж агаад ямар трен явахаар тэрийг харж болно. Хоёрдугаарт нь трен хардаг аппликейшн байгаа. Trip гэдэг ороод одоо нөгөө очих гэж байгаа стейшнийг оруулангууд, явах гэж байгаа очих гэж байгаа стейшнийг оруулангууд ямар платформоос хэдэн цагт суух уу гэдэг чинь харагдчихэдэг. Тэгэхээр трен ашиглах олон нийтийн дээвэр ашиглах бол аюу амархан байдаг. За автобусаар явах юм бол яг жоохон удаан явна та. Тэгээд юу яавал гаднаас яг онгоцны буудлын гадна байгаа таксинд суух юм бол амар үнэтэй. Ер нь бол нэлээд үнэтэй байдаг. Дээрээ таксигээ бичсэн. Тэгээд ороод суух бодлоо тоолно нэгээл явуулсан. Такси барьмаар байвал өөрийнхөө утсан дээр Uber application суулгаад өөрийнхөө картыг олуулсан карт ч юм уу холбоод тэгээд Uber-ийн аппликейшнийг ашиглаад хамаагүй хамтхан байна. Тэгээ Uber ирдэг угаасаа зохицуулууд байж байгаа. Тэрэн дээр орж суугаад одоо өөрийнхөө кодыг хэлээд Uber таксиндаа суугаад тэгээд тэр Uber-ийн таксинууд угаасаа ингээ орчилсан байждаг. Тэгээ Uber-ийн такси явдаг хэсэг нь аль вэ? Угаасаа онгоцны буудлаас гараад ирэнгүүт таксины хэсэг дээр өөрт чинь мэдээлэл өгөх хүмүүс зогсож байгаа 2-3 хүмүүсийг таксинд нь суулгаж өгдөг. Тэгэхээр тэр хүмүүсээс яг Uber-ийн зогсдог хэсэг аль вэ гэж асууж байгаа товчонгууд Uber-ийн таксинууд чигтад өгсөн гэж байна. Тэрэнд суугаа явах юм бол хамаагүй хамтан гарна арай боломжтой гарна. Хэрвээ хүүхдтэй явж явах юм бол машины суудлаггүй хүүхдтэй явж явах юм бол тренер явна, эсвэл тэгаар явна. Яг тэр нэгсээ чинь хүүхдийг нэг суудлаггүй авч явах хэрэгтэй байхгүй. Юм байлээ. Тэгэхээр тийм ялгаанууд байна. Одоо жишээлбэл автобус тренийн үнэ нь хэдэн доллар ах вэ? Яг нөгөө International Airport-оос ямар нэгэн зүг рүү эсвэл ямар нэгэн зүгээс International Airport руу ирэхэд хамаагүй үнэтэй байдаг. $18 за нэг талдаа явдаг. Автобус бол яг бас нөгөө хэр хоол явснасаа шалтгаалаад үнэ нь бол адтай юунаас болоод тренээс бол хамаагүй хамтхан. Яг хотын төв рүү нэг 6-7 доллараар авах. Үнэтэй тэл тэр хавтаад. $4, $3 гэдэг тийм янз нөгөө хэр зайд явснасаа хамаардаг. Би яг airport-оос бол автобусаар
би тэр үе явж байгаагүй юм байна. Шууд арай амрын нутал тренер явдаг. Яагаад тэгэхээр бас нөгөө чумдаа мундаатай явж байгаа учраас за сая төрс тасарлаа манай хүн орж ирээд надад цэцэг өгнөөс. Одоо арай Ирландын аэропортоос яаж явдаг вэ? Хэдэн сонголттой байдаг вэ? За Ирландын аэропорт бол жижигхэн. Ерөөсөө ингээ бүх юм тодорхой байж идэг. Тэгээд автобус юм уу, таксигаар явчих болж байгаа. Тэгээд онгоцны буудлаас гарч ирлээ гингүүтээ шууд баруун гарт тийш эргүүл таксийн зогсвол байгаа. Тэгээд эндээс такси бариад хотын төв рүү орё гэвэл нэг 30-аас 35 евро байгаа. За автобусаар явах юм бол 16 номерт суугаад ерөөсөө 2 евро 70 цент зоосоор өгөөл тэгээд хотын төв рүү ингээ орчин. Тэгээд тэр нь болохоор анх ирж байгаа хүмүүс чинь 20 евро, 50 евро гэдэг айгүй тийм бүхэл мөнгөтэй ирдэг. Тэгээд тэрийг нөгөө онгоцны буудлын дээр байгаа кофе шопоос жоох юм авдаг ч юм уу ингээд зоос олгоод бутлуулад тэгээд ингээд автобусны цаг хийгээд явчихад болж байгаа. Тэгээд зарим ирнэ л ихэнх хүмүүс нөгөө энд монгол жолооч нар байдаг машинда. Тэгээд тэр хүмүүстэй ингээд Ирландын монголчуудын групп дээр одоо тосхон байна уу гэж зар тавиад тэгээд тэр хүмүүсээр тосуулчихаас болдог. Тийм ба. Тэгээд жолооч болгоно л өөр өмнө ханштай байгаа да. За тэгээд Ирландын төвцгийг, Даблин хотын төвцгийг болохоор Spire гэдэг нэг юм том өндөр байгууламж байдаг. Тэгээд тэрнрүү л ирнэ. Тэрнээс одоо амьдарч байгаа газараа сургууль нь хэдэн минут алхаад орохоор, хэдэн минут ингээд автобусаар яваад орохоор байна гэж ингэж тооцож баримжаа авдаг. Тийм байж байгаа. Айгуу жижигхэн. Ерөөсөө ингээд төвдөөл бол хаашаа ч хамаагүй алхаал ингээ явцдаг байхгүй юу. За тэгээд анууд гэхдээ автобусанд бэлэн мөнгө өгч болт юм байна те. Энд бол бэлэн мөнгө өгөхгүй, карт уншуулна эсвэл автобусны картыг авч иж асуудаг. Зөв. Автобусны картыг яаж авах вэ? Доошо трейн стейшн рүүгээ орж иж аавна да. Интернэшнл аэропорт дээр. Тэр Opel гэдэг картыг авч иж ийштэйш явдаг байхгүй. Тэгэхээр тэр картыг авч иж автобусандаа сонгодог. Эсвэл одоо нөгөө олон улсын картаа зүгээр уншуулж байна. Карт уншуулж тайп хийгээл явчих юм шиг тийм сонголттой. Тийм. Бэлэн мөнгө өгөхгүй. Бэлэн мөнгөний хайрцаг байхгүй. Автобусны оюутны автобусны карт гэж тустай байгаа юу? Урагчийн л тустай байдаг да. Оюутных гэж тустай байхгүй. Насанд хүрсэн үний тикээр л юм зүг. Ирландд болохоор нэг оюутны хүүхдийн ингээд тэр картууд байдаг байхгүй юу? Жишээлбэл том хүний картаар бол нэг талдаа 2 еврогоор явчихна. Картгүй бол 2.70 тэгээ зайнаас хамаарад ингээ нэмэгдээ явчихдаг. За тэгээд оюутны карт нь болохоор хашаач явсан нэг талдаа 1 евро байж байгаа. Тэгэхээр тэрийг олвол яг ирээд хэрвээ ингээд надтай уулзаад эсвэл одоо энд Ирландд мэддэг таньдаг хүн байх юм бол тэрийг ингээ онлайнаар захиалаад авчдаг. Тэгээд 26-аас доош настай бол гэрээ аягаар нүрээд ирнэ. Тэрнээс дээшээ олвол өөрөө очиод авчдаг. Тийм байгаа. За SIM карт ямар өргөн телефон байгаа вэ? Тэгээд голлох өргөн телефон ямар газар бол? За Vodafone, Telstra, Optus гэж голлох 3 өргөн телефон байгаа. Тэгээд SIM карт авахар бол шууд одоо онгоцны буудлын дээр буугаад бүүтүүд байж байгаа. Тэр бүүтүүд дээрээс очиад SIM картаа сонгоод авчихна. SIM карт авахд бол пассворд чинь тэгээд виз чинь багталт болчихно. Тэгээд өөрөө харж агаад нөгөө угаасаа 1 сарын ирэх авчвал амар байдаг. Дата нэрчдэг. Хэдэн дата авахын тэрнээсээ хамаарат үнэ өөр өрөөж байгаа. Тэр нь л аюу амар байдаг. Тэгээд нөгөө сүлжээнд Австралида хязгааргүй ярих хэрэгтэй ч юм уу тий. Тийм байдаг. Тэгэхээр тэрийг л одоо онгоцны буудлын дээр буунгууд авчвал үнэ нь угаасаа л ялгаагүй тийм л хаасаагүй л ялгаагүй адилхан байдаг гэсэн. Тэгэхээр онгоцны буудлын дээр буугаад дугааштай болчих юм бол нөгөө датагаа ашиглаад хашаа чамаагүй явчихна. Тийм ээ. Ямар үнэтэй ах вэ? Хамгийн хямдхан нөгөө хугацааны бишээ нөгөө хэрэглэнээсээ хамаарат өөр байгаа. Доотлол нь $35 гэх баха 1 сарын.
Хязгааргүй зөв яриа зөв. тэгээд бас дататайгаа нэг 50 60 гигабайт дата. Ирландд болохоор онгоцны буудал дээр тийм SIM карт зардаг газар гэж байхгүй. Одоо 3Air гээд Tesco за тэгээд Vodafone бас байгаа. Тэгэхээр ер нь голлох дүүрэн телефон болохоор 3 юм уу Air тэр хоёр аждаг. Тэгэхээр хүмүүс нөгөө заавал салбар дээр нь очиод тэгээд пассвортаа үзүүлээд 20 еврогоо төлөөд тэгээд SIM карт авчдаг. Монголоос зарим хүмүүс нөгөө eSIM гэж авах гэдэг ирсэн хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс бол заавал бас салбар дээр нь өөрийн биеэр очих шаардлагатай. Зарим тэрийн симүүд болохоор заавал өөрийн биеэр авах шаардлагагүйгээр одоо тосуулж байгаа хүнээрээ урьдчилж авахулжвал аюу амар гэдэг байхгүй юу? Тийм ялгаатай юм байна. Тэгээд тэр зарж байгаа офисууд нь болохоор хотын төвдөө ер нь хаасаагүй салбартай байгаа. Тэгэхээр өөртөө аль гайгүй ойрхоноо сонгоод тэгээ очиод авчиж болноо гэж. За эдрээс гадна хүмүүсийн хамгийн их санаа зовдөг зүйл нь болохоор одоо ингээл би хийлгүү яана гэл ингээд өөрийгөө ингээд аягүй хоошин татаад идэм шиг надад санагдаад идэг. Уг нь бол тэр хүний потенциал, тэр хүний нэг тийм байгалаас заяасан гарын урдууч үү юм уу тийм юм ингээд байгаад идэг. Одоо тэгсэн ирнэ би хийлгүү, би чадахгүй гэдэг ингээд өөрийгөө бодтой байгаа нөхцлөөс хоошин татаад идэг байхгүй. Тэгэхээр тэр тал дээр ер нь яг юу гэж зөвлөмөр вэ? Наачээс тайгаа өргөн хүрээтэй асуулт байна. Одоо нөгөө өөрийнхөө бодлыг ялан дийлгэл одоо бүлийн үед хүмүүс тал цаашаа игээд зорилго тодорхойлох айгүй ийм өргөн хүрээтэй асуулт байна. Гэхдээ яг зөвхөн айгүй simple энгийн байдлаар хариулах юм бол өөрийгөө голохгүйгээр угаасаа чи тэр улсад англи хэл сурах гэж ирж байгаа тийм үү? Тийм болохоор ерөөсөө тэрэндээ санаа зовхгүйгээр бусдад тусламж авдаг бай. Нэгдүгээр ойлголцохгүй болоод өөрөө явж чадахгүй болоод хүнээс асуу, тусламж ав. Тэгээд дараа нь одоо дараагийн удаа чи өөрөө явж чаддаг болчих шүү дээ. Тэгээд англи хэлтэй оронд англи хэлгүй ирнэ гэдэг маань угаасаа амар айц төрмөс. Тийм болохоор ядаж ихний ээлжинд ойр зургийн яриаг ойлгодог баг. Ядаж өөрөө ярьж чадахгүй маа гэхэд ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд жоохон сонсголоо сайжруулах юм уу? Жоохон бэлтгэл хэрэгтэй. Тэгээд дээрэс нь өөртөө итгэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж англиар ойлгохгүй юм чинь өөртөө итгэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ихний ээлжинд тусламж аавал гэж зөвлөмөр байна. Одоо ирээд тосох хүн байна уу? Найз нөхөд ч юм байна уу? Эхлээд одоо эхний ажилд эхлээд тосуулдаг. Эхний ажилд ороход тусламж дэмжлэг аваа. Тэгээд тэрнээс хойш өөрөө мэдээж хичээж англи хэл гэдэг ямар нэгэн хэл гэдэг юм чинь хүн өөрөө хичээж уран сайжрна. Тэгээд давтах хэрэгтэй. Итгэхгүйгээр одоо ярих хэрэгтэй. Тэгжиж одоо яриа сайжрна те. Хэдий ингээл ойлгоод байсан ч гэсэн бас ингээд би бол анхандаа ярих гэдэг таахгүй. Тэгэхээр зөвөгч хийнгүүт чинь одоо нөгөө зөвөгч ажилтан байн өдөржингөө ярих шаардлагатай учраас зайлшгүй ярьж байгаа. Тэгжээж одоо нөгөө англи хэлээ сайжирсан гэх юм уу тийм болохоор арай нөгөө ярианы төвшин арай нэмэгдсэн. Тийм болохоор англи хэлгүй ярьж байгаа гэдэг унаа зааваад өөрийгөө хошоо татаад байгаа хүмүүст бол нэг алхам хийж үзсэн дээ гэж зөвлөмөр байна да. Тэгээ би болохоор яг бас адилхан яг л адилхан. Тэгээд Монголоос ирэхээс өмнө ингээд Монгол хүнээр нь тэр хитэн цагийнхаа ялгааг, тэр хитэн цагийн холбоосыг ингээд нэг тайлбарлуулчаад ирээрээ гэдэг байхгүй. Тэгэхгүй ингээд энд ирээд сурчна гэж хүмүүс угаасаа бодож байгаа. Гэхдээ энд ирлээ гэхэд англи хүн англиар тэрийг ингээд яриад хахаар тэг бүр ойлгохгүй штэ. Тэгэхээр Монгол дахтаа монгол хүнээрээ заалгаад авчвал арай нэг жоох ойрхон нэрээ тэр хүн тэгж хэлжсэн штэ гэдэг нэг сануул арай ойрхон тийм байхаар тийм тэгэл угаасаа л дийлэнх Аз хүмүүс яг ингээд ярих гэхээр ярьж чаддгүй сонсох гэхээр ингээд чихнийг хажуугаар өнгөрөөд өгдөг тийм л байгаа. Тэгэл угаасаа орчинд нь ирж байгаа юм чинь эхлээд маш сайн хүссэн үсээг сонсож байгаа шүү дээ бид нар.
Сонсоор агаал чихэн нэгдэл тэгэл ярьдаг болдог. Нэг тийм л юм байгаа да тий. Яг үнэ. Бас өөрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Монголчуудтайгаа харьцаад байхгүй бас одоо ангийнхантайгаа ч юм уу ярихыг хичээх хэрэгтэй. Өөрийнхөө хичээл зүтгэл гаргаад ажил дээрээ ч гэсэн өөр орны хүмүүстэй ярих хэрэгтэй. За ингээд бит хоёрын ямар ч гэсэн яг ингээд лендинг гэдэг шиг те яг Ирландд очоод, Австралид очоод яг яах вэ гэдэг одоо хамгийн ихний нэг тийм одоо хэрэгцээнүүд жоохон ч гэсэн тодорхой олж байгаа болсон байх гэж бол найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзтлаа. Түр баяртай. Цаг зав гаргасан баярлалаа. За урьж орцсон баярлалаа. Баяртай.